За сайн бацхан найзуудаа. Би одоо оргил отхны гадаа ирсэн байна. Өнөөдөр энэ нөгөө дорж зовдыг баривчлах чинь гэсэн судлаар ирсэн байна. За энэ ч ингээ арчсан намын штабын бөөнөрөө ирсэн байна. Тэгээд энэ бол одоо зохион байгуулалттай юм болж байгаа гэдгийг одоо та бүхэндээ хэлгээд харуулахаар ирлээ. Юу та хаанаас яаж мэдсэн бэ? Би чинь гэрээсээ гараад өглөө явж байгаа би энэ дэр гүн цагтаа байж харан буугаад энэ юу болов уу? Гэрээсээ хаанаас дөрж зодод цонхоор төгсөн шүү дээ. Та нар над руу төгсөн шүү дээ. Тийг нөгөө лайваар үзсэн мэт. Тэг би чинь дөрж зодын зургийг энэ чинь сүүлийн 2-3 хоног хэл бид дээр явж байгаа шүү дээ. Тэгээд дөрж зод мөн байна мэдсэн. За энд юу болоод байна гэж энд мөнгө эзэрлээ ихч тэр хашааны цаана явж исэн чинь нүдэн нэгт харсан чинь тэр байшингийн цонхоор нэг гар далсан байгаа юм. Мөнх үзэрлийг шууд буцныхаа лайвыг асаага гүйж очиод юу болоод байна гэхэд цагдаа нар цугласан байгаа юм. Тэг яг юу болсон юм. Гэтэл ер нь сайн лавцсан намынхаа зохион байгуулалт юм шүү дээ. Энэ тэндээс Баянгол руугаа залгаад нааш хүмүүс явуулаарай. Согомон руу залгаад нааш хүмүүс явуулаарай гэж дуудаалаа. Яг хүмүүстэй ирэнгүүт нь тэнцээ тэгж хэлээрэй гэж хэлээрэй гэл. Юм зааж өгөл энэ да нэг юм шүү лээ. За. Яг ямар мэдээлэл энд яг юу болсон бэ? Та энэ Баттулга ерөнхийлөгч төвшиж байгаа хүнтэй уулзалт хийж байгаа. Уулзалт хийж байгаа юм байна. Тэгээ одоо улсад цуглаж илээ л да. Тэгээ яриа хөөрөө хийснээр арай болов юм болов.